ч одоо энэ их олон өдрөөр үргэлжлэн орж байгаа үерийн одоо хэмжээнд очсон энэ бороо газрыг ингээд хөрсний гулгалт болоод морь бүдрэх юм бол хальтрах юм бол хүүхэд эрсдэх аюултай. За энэ их аюул байгаа шүү. За мэдээж бидний бурхан хамгаалах болно, хамгаалах болтугай гэж бүгдээ үргэлжлүүлэн залбирсаар байх болно, тийм үү? Тэгээ энэ баярын өдрүүдэд янз бүрийн эрсдэл одоо авто замын осолч гэдэг юм уу, хурдны замын одоо тэр осол аваар гэх мэтчлэн олон зүйлээс бид нар сэрэмжлүүлж бид нар өөрсдөө бурхан биш учраас бид нар яадаг вэ? Бүтээгч эзэнд хандан залбирдаг, даатгадаг. Тэгээ энэ биднэрт хамаагүй гэж бид нар суухгүй. Бид нар гой сайхан юм үзэх болохоор алгаа ташиж үзчихэд хариуцлага үүрэх болохоор залбирх юм дээр хойрог байж болохгүй шүү дээ. Өчигдрийн нээлтийг сайхан боллоо. Тийм ээ. Миний хувьд л их тийм олон жил үзэж хараагүй тийм сайхан нээлт боллоо. За энэ дээр би нэг юмыг онцолж хэлээд байгаа. Өглөө би бас хэлсэн. Ер нь манай эмэгтэйчүүд чи ямар мундаг юм бэ? Тэнд байгаа зүгээр миний анзаарснаар баг талаас одоо дутхгүй хувь нь тэнд бүсгүүчүүд, эмэгтэйчүүд, бүжигтчид, уран нуграачид, дуучид, сүүлд нь тэр морин дээр гарч ирж байгаа гавьяатангууд, алдартангууд тийм ээ. Зүгээр огшдол Монгол хүн гэдэг одоо тэр одоо ДНК гэдэг тийм Монгол хүн гэдэг тэр гений хөдөлтөл тийм сайхан одоо бэлдсэн байна. Энэ найруулагчийн ур чадвар бол агуу байна. Тэгээ мэдээж итгэгч нар маань үргэлж одоо бүхий л сэдвүүдээр залбирч яадаг. Энэ тэндгүү зуучлан залбирагч нар залбирч одоо Монгол төмний минь наадам сайхан байгаасаа сайхан болоосоо ийм нэгдлийг авчраасаа амен. Ийм нэгдлийг тэ ахан дүүсийн барилдлагааг эрхэмсэн гайхалтай тийм одоо наадам, найр наадам, баярын тэмдэглэлт үйл ажиллагаа болоосоо гэж залбирх нь энэ бол их гайхшраад ах зүйл биш. Энэ бол энгийн. Тэр эмгтээчүүддээ баярлалаа. Бүгдээрээ Монголын сайхан эмгтээчүүддээ талархаад нэг сайхан алга ташчихоо. Амен. Тэг. Өнөөдөр би бас нэг эмгтээ хүний тухай ярих гэж байна. Мэдээж Библиэс. Библиэлд ер нь яг нэр нь ингээд дурддагдсан байдаг эмгтээчүүд байдаг. Гэхдээ Есүс Христийн удмын бичигдсэн 4 эмгтээ байдаг. 4 эмгтээ нэр. Бид нар хэрвээ эргээд санах юм бол Эхлэл номын 38 дээр Тамар гэдэг эмэгтэйн тухай гардаг. Та нар эргээд энэ түүхийг уншаарай. Дараа нь бид нар Йошуа 2 дугаар бүлгээс Рахаб гэдэг одоо бие үнэлэгч эмэгтэй. Энэ бас Есүс Христийн угийн бичигт ороод явцсан байдаг. 3 дугаарт өнөөдрийн миний та бүхэнтэй хуваалцах гэж байгаа Рут гэдэг эмэгтэй хариу үндэстэн Моаб гарал угшилтай, гарал үсэлтэй Моаб эмэгтэй буюу Израилийн дайсан Израильчуудтай одоо үргэлж тэмцэлж яадаг дайснуудын нэг ийм үндэстнээс одоо Израильд ирж байгаа Рут хэмээн нэртэй Моаб эмэгтэй гардаг баг. Дөрөвт нь бол бид нар мэднэ Давид хааны нөгөө урайж анжнаас одоо хууль бусаар гэх юм уу зөв бусаар олж авсан ихнэр Батшиба гэдэг эмэгтэй болохоор бас энэ ургийн бичигт одоо удмын бичигт нэр нь бичигдэж үлдсэн байдаг юм. Тэр өнөөдөр би нэгэн хүчрэхэг нэгэн одоо хүчрэх гэхээсээ илүүтэйгээр өнөөдөр энэ эмэгтэйн дүр төрхөөс өнөөгийн бид нар итгэгчдийн одоо авах үлгэр дуурайлал юу байж болох вэ? Энэ эмэгтэйгээр магадгүй төлөөлүүлж бурхныг бид нар хэрхэн ойлгож бурхныг таньж болох уу гэдэг талаас нь та бүхэнтэй хуваалцмаар. Бүгд Рут гэж хэлэхгүй юу? Рут гэж сонсч ирсэн үү? Та нарын дунд Рут гэдэг нэртэй хүн байна. Өөрийгөө Библийн нэрээр Рут гэд нэрлсэн. Байдаг тийм үү? Рут, Наоми, Эстер гэл. Ингээд нэрлэлсэн байдаг шүү дээ Библийн нэр нь. За эрэгтэйчүүд нь болохоор одоо янз бүрээр Йошуа, Петр ч гэдэг юм уу тий? Йохан ч гэдэг юм уу? Йосеф ч гэдэг юм уу? Эсвэл Давид, Соломон гэдэг ингээд Библийн нэр өгсөн байдаг. Монгол хүн ч хамаагүй, хятад хүн ч хамаагүй ер нь Христ итгэгч хүмүүс бас өөрөө ингээд Христ итгэлийнхээ амьдралыг Библийн түүхтэй харьцуулж байгаа. За би ер нь Библийн энэ баатартай илүү дөхүү зан чанартай юм болов. Миний амьдрал бас энэ хүний амьдрал хоёр жоох ижил төстэй юм байшгүй гэж бодохоор би одоо Библийн тийм баатарын нэрээр бас ингээд өөрийгөө нэрлэмээр намайг тэгж дуудаж байгаараа гих тохиолдолд бол цөөнгүй байдаг. Бид нар үр хүүхдүүдэд тэгж нэрлэдэг. Тийм үү? Өнөөдөр бид нар Рут гэдэг эмэгтэйн тухай үзэж байна. Рут гэдэг нэрний одоо тайлал нь гэх юм уу? Еврей нэрнүүд бол ер нь маш олон тайлалтай. Теологчдын тал талаас нь одоо тайлбарлсан тийм тайлбарууд олон байх магадaltaй байдаг. Өнөөдөр бид нар Рут гэдэг нэрний тал дээр мөн энэ бүлэг дээр гарч байгаа Наоми гэж юм бэлээ. Рутийн хадам мэж нь.
мөн энэ гэр бүлийн өрхийн тэргүүн Илимелех гих мэтчлэн өнөөдөр хит хитэн энэ нэртэй хүмүүсийн түүхээр дамжуулж Бурхан цаг үеийг, түүхийг, нөхцөл байдлыг, хүмүүсийг, еврей үндэстнийг, харь үндэстнийг хэрхэн удирддаг вэ гэдэг тал дээр бүгдээрээ эргээд мэдлэгээ сэргээцгээе. Бүгдээрээ өнөөдөр ойлголтоо баталгаажуулцгаая. Амен. Өрөөд гэдэг нэрний тайллыг хит хитээр тайлбарлсан байдаг. Анд нөхөр, найз гэсэн үг. Сэтгэл дүүрэн, мөн анзаарагдсан, харагдсан гэдэг утгаар өрөөд гэдэг нэр тайлбарлагддаг. Дахиад хэлье. Найз, анд нөхөр, сэтгэл дүүрэн, анзаарагдсан, харагдсан гэж одоо еврей утгаар. Бид нар монгол нэрнүүд гэж байгаа ш. Нар, саар, навч, цэцэг, од, мичидма, даваа, мегмар хамгийн наацхан тий. Хөөе даваа, хөшөө. Өө мегмара, ахын дөө. Өө лавга, пүрвэ, баса, няма, бямба. Манай онцлог вэ? Өөр зөндөө олон нэр байгаа. Эмэгтэйчүүд нь их гоё нэртэй гэж би нэг хэлдэг ш. Нараа, сараа, навчаа, цэцгээ, тий, сувд, шүр, оюу. Эрэгтэйчүүд нь болохоор алх, лантууд, хөмөр, хүдэр, чулуу. Тийм байгаа шүү дээ. Ингээд манай онцлог. Яг үнтэй адилхан еврей нэрний бас онцлог байна. Өрөөд гэдэг нэрний тайлал нь ийм байгаа юм. Юу гэнэ? Анзаарагдсан, харагдсан, сэтгэл дүүрэн, бас анд нөхөр. Яагаад гэвэл өрөөтийн түүх бол түүний энэ ээлдэг, эрэлхийг, хөршөө хайрладаг, одоо бусдын одоо өв соёлыг, соёл иргэншлийг одоо хүндэтгэдэг гих мэтчлэн маш олон гайхалтай зан чанаруудыг бид нар өрөөтөөс өнөөдөр суралцж болно. Тэгээ бүгдээ Библийг нэгээд өрөөт ном дээр ирцгээе. Өрөөт номыг сөхцгөөе. Уншицгаая. Амен. Танд Библи байгаа юу? Наадам гээд дээлийн өмсөө Библиэр орчихсон уу? За би та бүхэнд уншиж өгье. Өрөөт 1-р бүлгээс. Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлэн болов. Нэгэн ир Юдагийн Бэтлехемээс эхнэр бас 2 хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явв. Тэр хүний нэр нь Илимелех, эхнэрийнх нь нэр нь Наоми, 2 хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Юда дахь Бэтлехемийн Ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Илимелех өөд болсонд тэрээр 2 хөвгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Өрүүт байв. Тэд тэндээ 10-аад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилионоор хоёул өхөв. Ингээд тэр эмэгтэй 2 хөвгүүнчгүй, нөхөрчгүй хоцорчээ гэсэн. За шүүгчдийн үе гэж байна. Шүүгчд, Өрүүт номын өмнөхөн шүүгчд гэдэг ном байна. Энэ шүүгчд номын 21-р бүлэг, хамгийн сүүлийн 21-р бүлгийн хамгийн сүүлийн 25 дугаар ишлэл дээр яг энэ шүүгчдийн үеийг хэрхэн тодорхойлсон бэ гэдгийг нэг л өгүүлбэрээс нь бид нар унших юм бол шүүгчд номын 21-р бүлгийн 25 дугаар ишлэл юу гэсэн гэж тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үлдэж байлаа гэсэн. Шүүгчдийн үед Израильд хаан хараахан бий болоог. Хааныг сонгоогүй, хааныг томилоогүй, хааныг тослоогүй. Яг тэр үед Рут гэдэг эмэгтэй амьдарч ирсэн. Тэр үед Израилийн нөхцөл байдал юу болсон бэ гэхээр ерөөсөө юм замбраагүй, засаг захиргаагүй, дээрээ өдөртлөхгүй гэж хэлж болохоор. Гэхдээ шүүгчд өдөртөж ирсэн л да. Шүүгчд гэдэг нь одоо улс төрийн эсвэл цэрэг армийн эсвэл одоо шашны бурхнаар бас сонгогдсон ийм хүмүүс улс их орныг өдөртөж ирсэн. Израилийг өдөртөж ирсэн. Гэхдээ шүүгчд номын төгсгөлийн бүлгийн төгсгөлийн ишлэлдэр юу хэлсэн бэ гэхээр Израильд тэр үед хаан байгаагүй. Тийм учраас хүн болгон өөрийнхөө үннээр амьдарч ирсэн. Өөрийнхөө үнэн гэж бодсон, өөрийнхөө зөв гэж харсан. Яг л тийм байдалд хүмүүс амьдрна. Ингэж амьдрах гэдэг бол аюултай. Биднэрт нэг л үнэн байгаа. Энэ бол Библийн үнэн. Өнөөдөр Христ итгэгч бид нар Библийн үннийг эрхэмлэж амьдардаг. Түүнээс суралцж амьдардаг. Амен. Библи хэрвээ энийг дэмжихгүй бол эсвэл Библи энийг одоо үгүйсгэж байгаа бол эсвэл Библи үнийг зөв гэж байгаа бол бид нар өөрсдөө ойлгохгүй байсан ч гэсэн бид нар залбираад итгэл үнэмшлийнхээ дагуу Бурханд өргөөд бид нар амьдралдаа сонголт шийдвэрүүдээ гаргаад явдаг ба. Яг ийм үед Израильд нэгэн гэр бүл амьдарч ирсэн Илимелех гэж хэлэхгүй бүгдээрээ. Жохон хэлэхэд хэцүү байж магадгүй. Илимелех
Елимелех гэдэг бол яг энэ үед хичнээн одоо улс орны байдал хэцүү байсан ч гэсэн бурханд итгэдэг. Өөрөө энэ Елимелех гэдэг нэр бол бурхан бол миний хаан. Эзэн бол миний хаан гэж орчуулагддаг. Энэ нэрний утга агуулга нь бурхан бол хэн гинүү? Миний хаан. Тэгэхээр бурхан бол миний хаан гэдэг нэртэй нэгэн хүн амьдарч ирсэн байна. Тэр эхнэр хоёр хүүгийнхээ хамт. Эхнэрийнх нь нэрийг хэн гэсэн бэ? Наоми. Хүүхдүүдийнх нь нэрийг хоёр хүүгийнх нь нэрийг Махлон, Хилион гэдэг хоёр нэртэй. Ингээд нутаг оронд нь одоо тухайн орны нөхцөл байдал тэр оронд магадгүй ган гачиг тийм үү эсвэл одоо удирдах байгаа тэр удирдлагын буруу зөв шийдвэрч гэдэг юм уу ямар ч байсан энэ үндэстэн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Уг нь Бэтлехэм гэдэг хот бол энэ Елимелехийн төрсөн нутаг ус нь байхгүй төрсөн төрлөх хот нь Бэтлехэм, Бэтлехэм гэдэг нь юу вэ гэхээр талхны өргөө. Орчуулагдахдаа талхны өргөө гэр. Нөгөө манад атар өргөө гэж үйлдвэр байдаг үстэй. Атар өргөө, талхан завод, дээр үед бол социализмын үед талхан завод ч гэдэг юм уу те. Одоо бол талхны үйлдвэр гэдэг шиг Бэтлехэм гэдэг нь талхны өргөө гэр гэж орчуулагддаг. Уг нь энэ талхтай газрын тийм үү талхаар хангадаг, талхаар гачигддаггүй, дутагддаггүй газар амьдарч байсан хүмүүс маань өлсгөлөнд нэрвдээд өөрөө ирэхгүй тэнд үлбэрч үх аюулаас аврагдахын тулд харийн нутгийг зорж. Энэ харийн нутаг нь харь нутагта Израилийн дайсан гэж хэлж болохоор уг нь бол Израилийн холын хамаатан Моваб үндэстэн байхгүй юу? Хаанаас энд үндэсний гарал угшлыг бид нар мэдж болох вэ гэхээр Лотыг санаж байна уу? Авраамийн дүү Лот. Авраам гуйсан байдаг шүү дээ. Лотыг бурханд одоо ингээ тойроо арга замаар бурханд зуучилж яагаад бурханд одоо өгсөлтөө мэдүүлж яагаад Лотын гэр бүл Содом Гоморо хотын сүрлээс энэ гэр бүл аврагддаг боловч Лотын ихнэр бити эргэж хараарай гэд байхад эргэж хараад давсан баг нь болж Лот хоёр охинтойгоо уул руу зүхтаж тэгээд тэндээ хоног өдрүүдийг төөрүүлж явах үедээ тэнд одоо зүү бус өөрөөр хэлбэл цус ойртож тэндээс бий болсон үндэст нь энэ Моваб үндэстэн байхгүй. Өөрөөр хэлбэл Моваб үндэсний гарал угшил нь уг нь Авраамаас Лот гэд явж исэн боловч Лот том охинтойгоо өөрөө согтуу байдалтай өөрийнхөө одоо юу хийж юу үйлдэж байгаагаа мэдгүй байсан энэ байдалд нь охтуудынх нь буруу шийдвэрээс болоод ингээд удам угшил минь тасрах нэ. Бараг шахуу хүн төрлөختөн үгүй болох нэ. Тийм учраас одоо аавтайгаа унтаад одоо энэ үр удмыг үргэлжлүүлэн үлдээ гэсэн нэг юм эрүүл бус гажиг шийдвэрийн улмаас бий болсон хүүхэд нь том ихчээс нь гарсан хүүхдийг Моваб гэж нэрлээд баг дүү эмэгтэй дүүгээс нь гарсан хүүхэд нь бас нэг одоо Амончууд гэдэг үндэстнийг бий болгосон байдаг. Бүгд энийг Библийн үндэслэлийг харцгаая. Библийн Эхлэл номын 19-р бүлэг. Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов. Том охинд хүү төрүүлж хүүгээ Моваб гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн Мовабчуудын өвөг билээ. Бага охин бас хүү төрүүлж хүүгээ Бен Амми гэж нэрлсэн өнөөгийн Аманчуудын өвөг билээ гэсэн. Энэ бол яах аргагүй ийм гаж буруу тийм үү хүний ёсноос гадуур яг ийм харилцаанаас бий болсон хүү бөгөөд энэ хүүгээс нь угшилтай ийм овг аймаг бий болж байна. Мэдээж бидний оюу тойнд оюу ухаанд ингээ бүгд одоо буугдахгүй ойлгоход хэцүү. Библиэлд маш их тийм юмнууд байгаа. Жишээлбэл нэрийн тайлал гэхээр бид нар цаашаа ингээд явах юм бол сая Елимелехийн хоёр хүүгийн нэрийг те Махлон, Хилион гэдэг хоёр хүүтэй тэр хоёр хүн бас хүний нутагт очиод нас барсан тухай ярьсан. Аав нь өнгөрөөд удаагүй байтал тэр гэр бүлийн бүх эрчүүд ингээд үргэлжиж байгаа байхгүй юу? Гэтэл Махлон гэдэг нэрний утга нь юу гэж та нар юу гэж бодож байна? Өвчтэй гэдэг гэж орчуулагддаг. Өвчтэй. Гэтэл Хилион гэдэг хүүгийнх нь нэр нь утга нь юу гэж? Сул дорой, амьгүй гэдэг утгатай. Бид нар монголчууд хүүхдүүдэд тэгж нэр өгөх юм бол одоо өстой муу ёр юу вэ эн чин те? Одоо хинч тэгж нэрлэхгүй. Хөөе амьгүй наашир эдис удаа гэх юм. Ой чи яс сул дорой наашир те асуугдараа гэ багшин дуудах юм уу? Тэгэхээр еврейчүүдийн энэ соёл иргэншил тухайн одоо тэр цаг үеийн тэр түүхэн үеийн соёл иргэншил тэр гэдгийг зарим юмыг бид нар ойлгохгүй. Гэхдээ Библи зөвхөн үннийг өгүүлдэг л ном. Яагаад ариун Библи гэсэн юм бэ? Яагаад энэ номон дээр тэр их аллаг, хядлаг, урвалт, шаруулт
тийм үү, харгислал, яргалал одоо байж болох баг түүнээс ч илүү их зүйлүүдийг агуулсан номыг ариун ном гэж хэлдэг. Яагаад ариун судар гэж хэлдэг? Яагаад гэвэл энд үннийг өгүүлдэг учраас. Яагаад гэвэл энд хүний одоо оюун ухаанаар, хүний тооцооллоор, хүний тал тохоогоор, хүний одоо арга зайлаар бичигдээгүй учраас Бурхны тухай үннийг Библи өгүүлдэг. Хүний тухай үннийг Библи өгүүлдэг. Бузар сүнс, диаволын тухай үннийг Библи өгүүлдэг. Библиэлд гарч байгаа бүхий л дөрүүдийнхээ саяны хэлсэн Лот, Авраам, тийм үү, тэр түүний хоёр охин, Лотын хоёр охин, Лотын ихнэр, эсвэл өнөөдрийн Рут номон дээр гарч байгаа Елемелех, Махлон, Хилион гэх мэтчлэн Наоми энд ерөөсөө зөвхөн сайныг бичээд муугийн үлдээсэн тийм зүйл байхгүй. Яг гэвэл ариун сүнсээр өдөрдуулан, ариун сүнсээр илчлэгдэн бичигдсэн судар учраас, ариун Библи учраас энэ Бурхны үннийг зөвхөн хүн төрлөختний болон Бурхны үннийг өгүүлдэг юм аа. Амен. За ингээд энэ гэр бүл тухайн үеийн цаг үеийн хэцүү байдлаас болоод үлсгэлэнгөөс аврагдахын тулд нөгөө нэг дайсныхаа нутаг руу өөрийн ирэхгүй явж байна. Талхны гэр, талхны өргөө, талхаа өгч чадхаа байсан, талх байхгүй. Тэнд байгаа улсууд одоо хоол хүнсний хомсдолд орсон учраас гэр бүлээ аврахын тулд Елемелех хэдийгээр хүний нутаг руу харь үндэстэн лөө очисон боловч очихдоо харь үндэстэн Израильтай одоо таардаггүй, үргэлж тэмцэлддэг. Хэдийгээр холын хамаатан боловч хамаатан садан тийм хүмүүс байдаг шүү дээ. Би энийг өвддөггүй. Би энийг өстой цагаан сараар таарахгүй шүү тэр муу таач гэдэг юм уу. Үүнтэй адилхан бүр үүнээс ч илүү энэ бүр үндэстний хувьд, өв соёлын хувьд, шашин шүтлгийн хувьд тийм үү. Үүх түүхийн хувьд бүр тис зөрүүтэй ийм үндэстэн болвол Моаб үндэстэн байна. Тэгээ тэнд очсон нөгөө нэг хоёр гоё нэртэй боловч агуулга нэг жоохон ийм гизүү агуулгатай нэртэй хоёр хүн бас өнгөрчихөж. Бүх эрчүүдээ алдсан. Наоми гэдэг энэ еврей эмэгтэй. Израилаас гарахтаа, Бэтлехемээс гарахтаа тэр элэг бүтэн магадгүй байгаа эд хөрөнгөө аваад ирсэн боловч хүний газар ирээд хинч биш юу ч хүү болоод ингээ хоцорч. Бүгд тэр үргэлжлүүлээд уншицгаая. Эзэн өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр Берүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явв. Ингээд тэр Берүүдтэйгээ байсан газараа орхон Юдагийн нутаг руу буцахаар замд орчээ. Наоми хоёр бэрдэ явцгаа өөрийнхөө ихийн герт буцагтун. Та нар өөд болгостод маань болон надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн инэрл хайраар хандах болтугай. Эзэн та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн герт амар тайван байлгаж сойрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дууга өндөрсгөн өөлөлдөж бид заавал таны ард түмэн рүү тантай хамт буцмаар байна гэж түнд хэлв. Харин Наоми буцагтун огт минь яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Та нарт нөхөр болчхоор хүүгүүд миний хөвлөд одоо бий юу? Буцагтун, охид минь явцгаагтун. Нөхөрт гарахт би дэндүү хөгштөн. Найдвар тасраагүйгээд энэ шүн нөхөрт гарлаа гэж бодоход төрөх хүүгүүдийг том болж өсөлтөн та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын ихнэр болохоос татгалзсан тустай байх уу? Үгүй ээ охид минь. Яагаад гэвэл энэ та нараас илүү надад гашуун байна. Учир нь эзний мутар миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дууга улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам ихийгээ үнсэж харин Рут түүнээс зүгдвэ гэсэн. За ингээд нөгөө нэг үлсгэлэн болж исэн өөрийнх нь төрлөх газар их оронд нь нөхцөл байдал сайжирсныг сонсоод Наоми нутаг буцахаар шийдэж. Анхнаасаа хоёр охиноо аваад явж исэн боловч яг хоёр бэрн тийм үү өөрийнх нь төрсэн хүүхдүүдтэй гэрэлсэн одоо эмэгтэйчүүд учраас монголчууд бид нар бэр гэж нэрлэдэг. Хоёр бэртэйгээ нөхцөл байдал сайжирсныг сонсоод одоо унсан газар угаасан ус төрлөх нутаг руугаа ард түмэнлүүгээ их орон руугаа буцахаар шийдсэн. Хоёр охин ч гэсэн салахгүй байхаар шийдээд явж исэн боловч Наоми одоо замын дундаас одоо нөгөө хоёртоо гинт дараах үгсүүдийг хэлж болохгүй. Ер нь бодоод исэн буруу юм байна. Охтууд минь буцацгаа. Би та хоёрын ирээдүгээр ингэж тоглож чадахгүй. Та хоёрын их орон, аав ээж, элэг садан, төрөл төрөсд чинь энд байна. Та хоёр залуу байна. Сайхан байна. Сайхан. Энэ сайхан залуу насаа битээ ингэж намайг дагаж өрн таран хий. Та хоёрт маш гайхалтай ирээдүй байгаа. Дахиад гэрлэж болно. Дахиад үр хүүхдүүд гарна. Харин би еврей хүн, би еврей үндэстэн лүгээ буцах ёстой гэсэн.
Гэтэл тэр хоёр нь үгүй салахгүй, таныг орхихгүй, тантай хамт явна гэд уйлдаж түүнээс одоо Наомигаас чаргууталцсан боловч Наоми 1-р бүлгийн 8-аас 14-р ишлэлдэр хэд хэдэн удаа явцгаах түн, буцах түн, надтай яваад ямар ч хэрэггүй гэх мэтчлэн энэ ятгалгууд явсаар байсан ч тэр хоёр маань нэлийн одоо Наомитой үлдэх гэж зуралцсны эцэст нь хэн буцдаг гэсэн бэ? Орпа гэдэг нэрний тайллыг мэдхүү. Ганцаардмал, өнчөн, бас зөрүүд гэсэн утгатай. Орпагийн тайлл. Хоёр яг ижилхэн бүсгүй. Хоёулаа бэрнэ. Хоёулаа Наомид сайн хандж исэн. Гэтэл Рут, Орпа гэдэг хоёр нэрний агуулга нь яг мэдээж бид нар энэ өнөөдөр энэ нэрнийх нь утга агуулган дээр нэг хамаг ач холбогдлоо өгөх гээд байгаа юм биш. Гэхдээ нэр гэдэг бол бас зүгээр нэг одоо тохиолдлоор олгогдсон, өгөгдсөн ч юм байдаггүй. Бид нар хүртэл хүүхдийнхээ нэрийг маш их бодож, маш их асууж, маш их сонгож, маш их залбирч өгдөг. Яг үүнтэй адилхан Орпа, Рут хоёрын нэр хоёулаа утга агуулгатай. Тэгээд одоо ээжтэйгээ нэлийн хадам ээжтэйгээ нэлийн одоо хамт явсны эцэст ээж нь ятгаж Орпа нь буцаж Рут нь үлддэг. Рут ч гэсэн явж болох байсан. Рут ч гэсэн хадам ихийгээ орхиж болох байсан. Гэтэл тэр шал өөр шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж дараагийн үйл явдлууд үнэхээр түүхэнд үлдсэн. Үнэхээр хүн төрлөختний түүхэнд, еврей израильчуудын түүхэнд маш их чухал шийдэл болсон. Зөв алхам, зөв сонголт болсон ийм мундаг шийдвэрийг энэ одоо сул дорой, энэ торхон, энэ одоо мөнгөгүй, эд хөрөнгөгүй зөвхөн одоо үнэн сэтгэлийнхээ улмаас харь эмэгтэйг Наоми ч гэсэн Рутийн хувьд харь эмэгтэй байхгүй. Тэр хоёрыг холбоотой байх юм одоо зүгээр монголчуудын ойлголтоор бол яг одоо юу ч байхгүй болж эхэлж байна гэсэн. Яг тэгвэл хүүтэн сууж исэн, хүүтэн амьдарч исэн, хүүтэн нэг бие нэг цул болоод амьдарч исэн, нэг гэр бүл болоод амьдарч исэн, хүүн өнгөрцсөн. Одоо зүгээр энгийн ойлголтоор бол сайн үдэж өгөөд, сайн гаргаж өгөөд, магадгүй хүргэж өгөөд буцагч гэдэг юм уу? Ингэх бүрэн эрхэм байсан боловч энэ номын хамгийн гол агуулгыг одоо би та бүхэнд уншиж өгч байна. Энэ номын, энэ Библийн үнэхээр гайхалтай ном баггүй Рут. Үнэхээр шилдэг, бэст, сонгодог одоо гайхалтай түүх. Энэ бол хүний зохиосон зохиол биш. Энэ бол урлагийн одоо уран сайхны аргаар бичигдсэн юм биш. Энэ бол Библийн үнэн ариун сүнсээр дамжуулан хүний гарыг ашиглан бичигдсэн Библийн үнэн түүх. Үргэлжлүүлээд Рут юу гэж хэлсэн гэж. Тэгэд ээж нь тэгсэн. За ингээ Орпа явчлаа. Миний охин ч гэсэн одоо буцаа. Та яг буцах нь зөв өө. Тэрэн дээрээ ирээдүгөө бодоо. Өөрөөсийнхөө амьдралыг бодоо. Эх орон чинь энд ингээд ойрхон байна. Аав ээжтэй очиж тус болоо. Өөрөөсөө дахиад сайхан хань ижилтэй болоо. Үр удмаа үргэлжлүүлээ. Олон удаа ятгсан. Гэтэл Рут ингэж хэлж. Таныг орхиж, таныг дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн, миний ард түмэн, таны бурхан, миний бурхан. Таны үхэх газарт би үхэж, тэндээ би оршуулгадна. Тиймээс хэрв би үхэхээс бусдаар танаас салбал намайг эзэн шийтгэх бүрч илүүг үйлдэг гэв. Тэр түүнийг өөртөө хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгсангүй гэсэн. Амен. Энэ амлалтыг, энэ Рутийн хэлсэн үгийг хормон дээр хүртэл хосууд биеиндээ амлалт болгон өгдөг гэж боддоо та нар. Өөрөөр хэлбэл таныг амьдруул би амьдрна. Таныг үхвэл би үхнэ. Тантай хамт би явах газар, таны явах газарт би явна. Таны ард түмэн миний ард түмэн болно. Таны бурхан миний бурхан болно гэсэн. Үхэхээс бусдаар танаас намайг хинч бүү, юу ч бүү салгаагаа гэж хэлсэн. Амен. Энэ Рутийн сэтгэл, энэ Рутийн итгэл, энэ Рутийг тодорхойлж байгаа тэр зан чанарын хамгийн гайхалтай илэрхийлэл. Сул дорой, бүсгүй хүн, бэлэвсэн хүн, мөнгөчгүй, хөрөнгөчгүй. Тийм үү одоо шашин шүтлгээ, их орноо, тийм үү аав ээжигээ удам ухшлаа орхиод харийн нутаг руу өөрөө очиж үзээгүй, байж үзээгүй. Замд нь юу болохыг мэдэхгүй.
100 гаруй километр газар, тухайн үед одоо мотоцикл, машин, онгоц, вагон байхгүй. Энэ газар одоо чон нохооноос ахуулаад эсвэл замын дээрэмчдэд 2 эмэгтэй бүсгүй хүн юу тохиолдохыг бүү мэд гэтэл өрөө шийдвэр гаргаж чинь би таныг орхихгүй. Үгсэн цэгсэн ч хамтдаа байна. Таны явах газарт би байна. Таны амьдрах газарт би амьдрна. Таны бурхан бол миний бурхан. Таны эх орон, таны ард түмэн бол миний эх орон, миний ард түмэн байх болно гэж хэлсэн. Ямар гайхалтай үнэнч сэтгэл вэ? Библи өгүүлж шүү дээ. Эмэгтэй хүн ч гэсэн ийм байж болдгийг. Заримдаа эмэгтэй битэл эрэгтэй хүн ч энэс одоо өөдгүү. Тэ бусдыг орхидог, хайдаг, хулигддаг, залддаг. Ийм байх нь түгээмэл шүү дээ. Харин өрөөт мэдээж Моаб эмэгтэй, Моаб үндэстэн эмэгтэй. Түүнийг тэнд сайн юм хүлээгээгүй гэдгийг тэр мэдж байгаа, мэдэрч байгаа. Наоми түүнийг хамгаалж чадах хэсэг нь эргэлзээтэй. Яг тэгвэл эр хүн биш, нөхөр нь биш. За нөхрөөд байгаа дотсон бол магадгүй тий. Нөхрийг бодоод одоо хүмүүс одоо хайрлж хүндэлдэггүй махад ямар ч байсан түүнийг хөөхгүй байх гэсэн найдлага төрж болох юм. Харин энэ эмэгтэй тийм гайхалтай шийдвэр гаргаж өрөөт. Бид нар өрөөтлгээд яриад байдаг. Гэтэл үндэ өрөөтийн одоо гарал үүслээс илүүтэйгээр тэр Израилийн дайсны үр удам одоо охин үр байхаас үл шалтгаалаад түүнийг Есүс Христийн удмын бичигт нэр нь бичигдэж мөнхөлж түүхэнд үлдээж тэгээд түүгээр дамжуулж Израилийн ард түмэн өрөөгдөж байгаа. Амен. Түүгээр дамжуулж Наоми гэдэг эмэгтэй үлсгэлэн одоо тэр үхлээс аврагдж байгаа. Өөрөөр хэлбэл үлсгэлэнгийн асуудлыг шийдэж, үр хүүхдийн асуудлыг шийдэж, хааны асуудлыг шийдэж, аврагчийн асуудлыг шийдэх энэ бүх процесст Рут ерөөлийн сувг болж байгаа тухай юм аа. Амен. Тэр ерөөлийн сувг болж байна. Ингээд энэ хоёр маань Наомигийн нутагт Бэтлехэм тийм үү? Бэтлехэм төрсөн. Талхны юу гэлээ? Орчуулга нь талхны өргөө, талхны гэр. Та нар бити мартаарай заяа. Атар өргөө үйлдвэр гээл тэгэхээр тийштэй талах гээл холбон тийм үү? Бидний сүм чуулган ч гэсэн сүнслэг агуулгаараа амийн талах гэж амийн талах гэж нэртэй чуулганууд байдаг. Бид нар амийн талахыг эндээсээ авдаг газар байхгүй. Тийм ээ? Нэгэн төрлийн Бэтлехэм, сүнслэг Бэтлехэм гэдэг бол чуулган. Би тэгж боддог. Амийн талахыг түгээдэг, тараадаг. Түүгээр хоолдог газар бол чуулган байгаад. Гэтэл яг энэ Бэтлехэм тэр нэгэн цагт талахгүй болсон шиг чуулган тийм болвол яах вэ? Талах өгч чадахгүй хэмжээнд чуулган очвол хүмүүс нь хайчих бай. Энд байсан хүмүүс бүр хамаагүй харь үндэстэн өөрсдийг нь баг одоо хүн гэж үздэггүй өөрсдөө мөнхийн дайсагналцалтай тийм газрыг хүртэл сонгоо явж байна. Гэтэл чуулган итгэгч нартай Христ итгэгч нартай амийн талахыг Бурхны үгийг өгч чадахгүй хэмжээнд очих юм бол итгэгч таашаа явах юм. Тэд нар ламбуу ирээд явах уу? Тэд нар зурхаач мэрэг төлөгчд очих уу? Тэд нар одоо дэлхий рүү нийгэм рүү гарах уу? Эсвэл интернет сошиалоос талах хайх уу? Эндээс эзний үг олдох болов? Энд хаана ямар нэг одоо цуглаан энэ сошиалд юм хийж гэнэ үгүй юу? Би одоо яаж зүгээр байх уу? Тэндээс нэг амийн талхалаад идий да гэх үү? Өөрөөр хэлбэл чуулган бол бас талах түгээдэг газар байгаад. Амен. 2 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс 1 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс би та бүхэнд уншиж өгье. Тэгээд тэр хоёр явсаар Бэтлехэм төрж ирлээ. Тэднийг Бэтлехэм төрдөл бүх хотынхонд тэднээс болоод шуугилцгааж эмэгтэйчүүд нь эн чин Наоми мөн үү гэцгээв. Наоми тэрээр тэдэнд намайг Наоми гэж битгий дууд. Учир нь төгс хүчит нэг нь намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд. Би дүүрэн гарч явсан боловч эзэн намайг хоосон буцааж авчирваа гэсэн. Үнэн л дээ. Дүүрэн гарч явсан гэдэг нь гэр бүлтэйгээ тий тодорхой хэмжээний бас нэг айл гэр орон юм чинь тодорхой хэмжээний нэг хогшил хувц сунараа аваад ингээд явсан чинь одоо буцаад ирсэн чинь өн чинь өрөөсөн. Үр хөвгтж байхгүй, хань ижилж байхгүй, харийн нэг бүсгүүд агуулад ирсэн. Тэгээ цаашдаа хойштоо ирээдүйдээ юу болох юм бөө мэд. Тэгээ тэр юу гэжсэн бэхээр намайг Наоми гэж битгий дуудаа. Өөрөөр хэлбэл Наоми гэдэг нэр нь өөрөө тааламжтай амттай гэсэн утгатай үг байхгүй юу? Тааламжтай амттай. Гэтэл би ингээд энэ нэрэндээ зогцохгүй байна. Энэ нэр минь миний амьдралтай нийцгүй байгаад байгаа учраас намайг хөөе амттай, хөөе тааламжтай, хөөе нэгүсэл авсан нэгэн, хөөе ерөөлтэй бүсгүй гэж битгий дуудаа.
Харин намайг Мара гэж дуудагсан. Мара гэдэг үгнийх нь утга агуулга нь гашуун гэсэн үг байна. Ягаад гэвэл би дэндүү гашуун, би дэндүү хэцүү амьдралыг тулсан учраас намайг зөвхөн Мара гэж дуудчих. Үнэхээр энэ хүнийг бас ойлгож болно. Ямар их зовлон, ямар их бэрхшээл, ямар их хагцал. Тэг яаж тисэж яана гэмээр. Бүгдээ зөвхөн өөрсдийнхөө амьдрал төсөөлөхөд эн чинь төсөөлөхөд ч амар үсттэй. Хайртай дотны хүмүүсээ зэрэг ингэж алдчихад харь газар одоо өөрөө баг тэндээс амтай голтой шахуу ингээд нутаг усандаа ирээд эргээд тэнд ирэхэд нь бүх дурсамжууд нь байгаа шүү дээ. Нөгөө хань ижилтэйгээ танилцчихсэн, амьдарчээсэн, зугаалжээсэн, одоо хөдөлмөрлжээсэн, үр хүүхдүүд нь төржээсэн, тэдрийг өсгөжээсэн, хөлд оруулжээсэн, тийм үү? Ингээд тэндээс тэр нутгаас ингээд одоо гарч явжээсэн, зовлон жаргал бүхэл юм хамтдаа хуваалцажээсэн. Одоо өөрөө явахдаа дүүрэн явсан боловч одоо хоосон буцаж ирж яана гэдэг нь Наомигийн хувьд үнэхээр энэ хүнийг ойлгож одоо болохуус ийм түүхийг тэр дурсаж өөрийнхөө нэрийг өөрчилж, нэрийг сольж. Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттэй хамт эргэж ирэв. Тэд Арва хурааж эхлэх үеэр Бэтлехемд иржээ. 2 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс юу гэсэн бэ гэхээр Наоми нөхрийнх нь хамаатан болох баян нэр хүндтэй хүн байжээ. Тэр хүн Элимелихийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байжээ гэсэн. За одоо Боаз гэдэг хүний түүх тэр хүний тухай бид нар яг энэ Рут, Наоми, Боаз гэдэг хүмүүс маань өөрсдөө яг Библиэд яг ямар түүхийг үлдээсэн хүмүүс юм бэ гэдэг талаас нь 2 дугаар бүлгээс эхлээд бид нар уншиж бас ойлгож авч болно. Энэ хоёр маань Бэтлехемд ирсэн. Мэдээж одоо олон жил 10 жилийн дараа ирж байгаа учраас тэр одоо өөрийнх нь хашаа хороо гэдэг юм уу те нөгөө газар мазар нь ингээд одоо амтан хүн арчилсан арчлаагүй бүү мэд. Ямар ч байсан өөрийн гэсэн эзэмшилтэд хурж ирсэн. За тэгээд нэг хоногийн хоолтой байхын тулд арай залуугаараа өрөөт яасан бэ гэхээр тэр яг нөгөө ураг сураалтын цаг байхгүй юу 10 хураалтын цагаар тэр үед Боаз нэртэй холын хамаатан өөрөөр хэлбэл хиний Наомигийн хувьд биш нөхрийнх нь хамаатан садангийн нэг хүн газрын эзэн байсан. Тэр нэр хүндтэй баян хүн байсан Боаз гэж. Тэдний одоо энэ үтрэм тэдний энэ тариалангийн талбай дээр Рут ээжтэй талах залгуулахын тулд Рут очиж нөгөө нэг ингээд гээгдсэн, хаягдсан, шигшигдсэн, орхигдсон тэр арвайг, тэр түрүүг, тэр буудаг цуглуулж та нарт тийм төсөөлөл байна уу? Дээр үед манай ээж эмээ хоёр маань ярьдаг байсан. 50-60-аад оны үед Улаанбаатар данх ингээд ирэхэд түлээ байхгүй, хоол унд хомс. Тэгээд айлууд ингээд галаа түлээд айлууд ингээд гадаана одоо нийтийн байр тэр үед чинь бас их байлаа. Хашаа гэр хороол их байлаа. Нийтийн байрны айлууд гадаана ингээд одоо цонхныхоо доорч гэдэг юм уу амбарынхаа үүдэн дээр түлээ хаглаад хагалсан түлээгээ гэртээ аваад ороход тэнд зомгол одоо холтос үртэс үлдэгтэн тэрийг ингээд түүдэг тийм хүмүүс зөндөө байсан гэж. Тэгээд тэрийн түүгээд өөрөөсөө түлээ байхгүй. Түлээ авах одоо чадлаггүй, боломжгүй, мөнгөгүй. Улаанбаатар учраас ойрхон одоо ойроо очиод мод завчаад авчирна гэж бас байхгүй хэцүү. Тэгээд тэр одоо холцоороо тэр одоо хагалсан хөрөөцсөн модны одоо үлдэгдлэр нь хурч ирээд цуглуулж агаад одоо шуудааны одоо ёроолоорч байд юм уу одоо торнд авчирж агаад тэрүүгээрээ гал түлээд ингээд хоол цайгаа залгуулдаг тийм амьдрал байсан гэж ярьдаг байсныг би сандаг байхгүй. Яг үүнтэй адилхан нөгөө тариалангийн цаг үед одоо газар тариалан эрхэлдэг, өөрийн гэсэн аж ахуйтай, өөрийн гэсэн хөлсний ажилчдтай, зарч хөвгчингүүдтэй тийм хүмүүсийн нэг нь Боаз гэдэг энэ эрхтэй. Энэ еврей хүний одоо энэ тариалангийн талбай дээр өрөвт очиод яг ялгаа байхгүй нөгөө хаягдсан, гээгдсэн, шигшигдсэн магадгүй тэр нь одоо шувуу идэх эсвэл салхинд хийсэд алга болох боломжтой тэр үр тариаг цуглуулад түүгээрээ ирж ээжтэй талах барьж талах одоо хайрч өгөхийн тулд жигнэж өгөхийн тулд Рут ийм ажил хийж эхэлсэн. Ингээд Рутыг нөгөө одоо газрын эзэн маань анзаараад зарцнараас асууж тэр хэний бүсгүй вэ гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм аа гэсэн. Тэр эмэгтэй тариа хадагчдын араас юужилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч гэсэн юм. Тэгээд тэр ирж өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр герт түр зурал сууж байгаа юм гэв.
Тэгээд Боаз Рүтэд охин минь намайг сонс. Түрүү түүх гэж өөр тариан талбайд очих хэрэггүй, эндээс бүү яв. Харин эндээ миний шивгчэнгүүдийг түш. Чи тэдний хадах талбайг харж цуглуулагчдын араас нь яв. Чамд хүрч болохгүй гэж би зарц нартаа тушаасан. Чи ундаасахаараа усны сав руу очиж зарц нарын утгаснаас нь уу гэв. Тэр эмэгтэй нүрээ газар унан мөргөж, би гадны хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж та намайг анхаарна вэ гэв. Боаз түүнд нөхрийгөө өөд болсны дараа хадам ихтэй чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг ихэ болон төрөл садангийнхаа нутгийг орхин таньч мэдгүй ард түмэн рүү явсан тухай чинь надад бүрэн мэдгцээ. Эзэн чиний энэ ачид үйлийг сайнаар хариулах болтугай Израилийн бурхан эзнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байгээ. Түүний далбаан дор хорогдох газар хайн иржээ чи гэж хариулваа гэсэн. Амен. Өөрөөр хэлбэл энэ бүсгүн үүх түүхийг Боаз аль хэдийн сонсцсон. Тэгээд өөрийнх нь тариан талбай дээр хурч ирээд зүгээр нэг одоо хулгай хийгээгүй. Зүгээр нэг одоо хүний хөлс хүчийг сороогүй, мүлжээгүй. Харин хаягдсан тэр зүйлийг цуглуулж байхыг хараад өөрөө түүн дээр очиод хэлсэн байна. Чи одоо санаа зовоод байх хэрэггүй. Чи зүгээр хангалттай өөрийнхөө одоо түүх чадлаараа ингээд түүгээрээ чи хооллоороо, чи ээжигээ очиж одоо тижээгээрээ би чиний үүх түүхийг сонссон, чамайг Израилийн бурхан эвээх болтугай гэж хэлсэн байна. Амен. Тэгээд дараа нь 2 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл Наоми бэрдээ хэлж байна. Эзэн түүнийг эвээх мэдээж Рут хурж ирээд яг энэ түүхийг хэлээд за ийм явдал боллоо. Ингээд нэг ийм сайн хүн таарлаа. Би бүр өнөөдөр ингээ урд урдынхаасаа илүү хүр тариатай ирлээ. Одоо хоёулаа өлсөж өгөх аюулаас аврагдах нэ гэж ээжтэй хэлсэн. Нөгөө ээж нь болохоор хин гэж яана гэсэн. Боаз гэдэг ийм газрын эзэн ийм Израиль хүн байна гэсэн. Тэгсэн Наоми түнд тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчтой золин авах эрх бүхий нэгэн юм гэвэ гэсэн. Өөрөөр хэлбэл одоо Наоми Боазыг хэрхэн таньж ийнө вэ гэхээр энэ чинь манай төрөл садангийн хүн байна. Энэ хүн бидний газрыг, бидний өвийг золин авах цорын ганц эрхтэй хүн юма гэдгийг Рүтэд хэлж байна. За Израилийн тухайн үеийн одоо тэр соёл иргэншил нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн гэр бүлт дотор нь одоо ямар нэгэн гэдэг нь өрхийн тэргүүн нас барахад яг энэ тохиолдол шиг өрхийн тэргүүн нас барахад түүний бэлэвсэрч хоцорсон эхнэрийг ойр тойрных нь эсвэл одоо цусан төрлийнх нь хин нэгэн эрэгтэй хүн эхнэрээ болгож авах ийм соёлтой байсан байна. Одоо жишээ нь Махлон Хилион хоёр өнгөрсөн Рут Орпа хоёр бэлэвсэрсэн байлаа гэхэд тэр хоёрыг энэ Елемелийн буюу Махлон Хилион хоёрын удам судар эсвэл ойрын болон холын төрөстөөс хамгийн давуу эрхтэй буюу хамгийн ойрхон хамаатан садна тэр хоёрын одоо аль нэгийг эхнэрээ болгож авч хариуцлага үүрэх ийм соёлтой байсан байна. Тэгээ газрыг Наоми гэдэг энэ бэлэвсэн эмэгтэй газрыг өв золин аавна гэдэг нь худалдан аавна гэсэн утгатай. Яг энэ хүнийг мөн байна гэдгийг Наоми Рүтэд хэлж байгаа. За наад хүн чинь манай нөхрийн хамгийн ойрын хүн болж таарлаа. Тэгэхээр энэ хүн маань бидний газрыг золин аваад зогсохгүй яг ийм ёс журам дэг жаягтай байдгийм аа. Тийм учраас одоо хоёулаа гашуудлынхаа байдлаас өөрөөр хэлбэл өрөөтэй миний охин гашуудлынхаа хувцсыг тайлаад над гашуудлынхаа одоо хоног өдрүүдийг сар өдрүүдийг дуусгаад одоо сайхан хувцлаад нүүр гараа аваагаад нөгөө хувцаа өмсөөд үсээ сүлжээд одоо Боаз гэдэг тэр эрэгтэйнд яваад очоо гэж хэлсэн. Соёл нь тийм байсан. Тэр тэгж хэлсэн. Тэгээд тэр одоо ээж нь ингээд зааж өгч байна тийм үү? Зөвлөгөө өгч байна. Тэгээд яг ээжийнхаа хэлснээр хадам ээжийнхаа хэлснээр одоо ажил тарсны дараа одоо тэр Боазынд явж чичээ тэр хөлнийх нь дэргэд тавьцаа ингээд сууж исэн баг. Тэгээд Библи юу гэсэн гэж шүн дундын үед 3 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл дээр ингэсэн. Шүн дундын үед тэр хүн нөгөө Боаз зочин өндийж урагш тонгоодолд хөлдөн нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэрэ гэсэн.
зочин өндөөсөн гэсэн. Мэдээж штэ тийм үү? Одоо ажлын одоо нөр их ажлын дараа гэртээ ирээд хоол ундаа идээд магадгүй одоо нэг 100 грамм татаад тийм үү? Ядарсан одоо тэр ядарсан сольцондоо болоод ингээд дуг хийц унтцсан байсан чинь шүн дундын үед зочиод сэрсэн. Гэтэл хөлд нь нэг эмэгтэй байсан гэсэн. Ягаад тэгэхээр тэр эмэгтэй зүгээр нэг тэнүүчилж гэдэг юм уу эсвэл тэнд ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс ирээгүй. Нэгдүгээрт энэ одоо еврей үндэстний соёл гэдэг ийм агуу зүйл байна. Хоёрдугаарт хадам ээжийн үг Рут өөрөө хэлсэн. Би таны үгнээс гарахгүй. Би тэр битий би одоо таны өгсөн ч сэгсэн ч би тантай хамт явж би энэ одоо амьдралынхаа төгсгөл хүртэл тийм байх болно гэж хэлсэн. Тэр ээжийнхээ үгнээс гарахгүй гэдэг тэр дуулууртай байдал нь өөрөө яг энэ үйлдэлийг хийлгэж байгаа байхгүй. Бовод сэрсэн Рутэд Наомигийн зөвлөсөн зөвлөгөө ёсоор Рут тэднийд байж гисэн. Та нар санаж байна уу? Адамыг унтуулад Адамыг сэрхэд Ева бий болцсон байсан. Хавирганаас нь Адам Библиэд хэлсэн шүү дээ. Адамыг унтуулад, Бурхан Адамыг унтуулад тэгээд түүний хавирганаас нь нэгийг суглаад түүнд тохирох туслагчийг буюу түүний эхнэр Еваг бүтээсэн байдаг. Адам унтаад сэрсэн эхнэртэй болцсон. Бовоз унтаад сэрсэн эхнэртэй болцсон. Өөрөөр хэлбэл яг хараахан одоо эхнэр нь болоогүй л дээ. Гэхдээ тэр эмэгтэй байжсэн. Эдгээр одоо ёсоо мэднэ. Энэ хүмүүс яг юу болоод байгааг ойлгож байгаа. Тэгээ чааш нь үргэлжлүүлээд 13 дугаар 12 дугаар ишлэлээс би ойрын хамаатан өв зөөлөгч чинь гэдг нь үнэ. Өрөөдөд хэлж байна. Гэлээч надаас илүү ойрын хамаатан өв зөөлөгч бас бий. За энд юу болж байна вэ гэхээр одоо Бооз гэдэг хүн энэ бэлэвсэн эмэгтэйчүүдийн ялангуяа Наоми гэдэг еврей эмэгтэй газрыг нь одоо зольж аавна өөрөөр хэлбэл худалдаж авах ийм үүрэгтэй соёлынхоо дагуу тэгээд бүр үргэлжлүүлээд энэ бэлэвсэрсэн хүүгийнх нь эхнэрийг өөрийн эхнэр болгож авах бас ийм эрхтэй байгаад байгаа. Тэгэхдээ Бооз хэлж байна. Ойлгож байна. Энэ болж байгаа процессыг бүгдийг ойлгож байна. Мэдж байгаа. Тэгээ үнэхээр бас би баяртай байгаа. Чи их сайн бүсгүй юм бэлээ. Ерөөсө хүмүүс ч гэсэн чамд аягүй сайн амтай юм байлээ. Чи үнэн шудраг, чи ээлдэг, чи ийм зориулттай, чи бусдыг одоо өөрийнхөө хөрш болсон хадам ээжигээ настай хүнийг чи одоо тэндээс одоо энэ хүртэл ингээд авч ирсэн гэх мэтлэн түрүүний хэлсэн тэр бүх тодорхойлтуудыг Бооз хэлээд тэгтээ нэг зөөлөгч байгаа, өв зөөлөгч буюу нэг давуу эрхтэй хүн байгаа. Яг надаас илүү одоо хадам аавда чи илүү ойрын хамаатан нэг хүн байгаа. Ерөөсө бүх юм шудраг байх ёстой. Тийм учраас тэрэнд хэл дуулгая. Одоо ийм учир утгатай юм болж байна. Чи хурж ирээч. Тэгээ тэрийг хурж ирэхэд бас ийм гэрчнэр байх ёстой. Дараагийн одоо ишлэлүүдээс харах юм бол ахмадуудын дундаас 10 хүнийг Бооз сонгоод авчирч суулгаж агаад эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь өмнө нөгөө хүнтэй яг одоо энэ нөгөө хүндээ энэ мэдээллийг өгч байгаа. За ингээд Наоми гэдэг энэ бүсгүй маань харь газар явж агаад бас тэнд одоо нөхрөө хүүхдүүдээ алдаад ингээд тэндээс одоо бэртэй болоод хэдийгээр тэр бэр нь өнөөдөр тийм ээ яг нөхөр нь одоо анхны нөхөр нь өнгөрсөн боловч энэ бэрний хадам ээжигээ хаяхгүйгээд ийм сайхан сэтгэлээр харь үндэстэн эмэгтэй еврей биш ямар ч алба байхгүй тэр хүргэж өгчөөд буцахад бүрэн одоо түнд одоо хангалттай баярлаа гэж талархахад дэндүү хангалттай ийм байдлыг давсан шийдвэр гаргаад өнөөдөр ээжтэйгээ хамт хадам ээжигээ төрсөн ихээсээ дутахгүйгээр магадгүй төрсөн ихээсээ илүүтэйгээр өнөөдөр энэ хүний төлөө амьдралаа өгье өгсөн ч сэгсэн ч би хамт байх ёстой гэсэн ийм итгэл үнэмшлэр энэ эмэгтэй ирдсэн байна. Тэгэхээр чи энэ газрыг нь зольж авах уу гэж асуусан. Бүгд хамтдаа 3 дугаар бүлгийн 3 дугаар бүлгийн за би нэг харааны шилтэйгээл гарч ирэх юм байна да. Зарим ишлүүдийг бас харахгүй шүү. 4 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлээс тиймээс энэ суудал дээр сууж одоо Бооз хэлж байгаа нөгөө хүнийг авцраад тиймээс энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдагч авагтун. Энэ хоёр хүний хооронд яриа болж байна тий. Хоёр ойрын хамаатан одоо яг нөгөө ном журмаараа хоорондоо Наоми гэдэг эмэгтэйн одоо амьдралд нь хэрхэн хариуцлага үүрэх үү гэдэг тал дээр энэ хоёр хоёулахнаа яриад хувилдаж болохгүй учраас тэнд ашиг сонирхол явагдаж болохгүй учраас тэнд тал тохой татаж болохгүй учраас гэрчүүдийг ялангуяа ахмад настай 10 хүнийг авчирч суулгаж хагаад энэ диалог энэ харилцан яриа болж байна одоо. Израилийн соёл нь өөрөө энэ юм.
Хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдаж авах тун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авах тун. Харин үгүй бол надад хэлээрэй. Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм гэж хэлвэ гэсэн. Гэтэл нөгөө хүн би тэр газрын өвийг нь золин худалдаж авнаа гэж хэлсэн. Нөгөө хүн би авнаа. Надад одоо яг давуу ирэх байгаа бол би золин худалдаж авнаа гэсэн. Гэхдээ Боаз үргэлжлүүлээд хэлж байна. Чи Наомигийн гараас тариалангийн талбайг золин худалдаж авах тэр өдөртөө мөн талигаачийн нэрийг түүний газрын өвд дуудагдан үлдээлэхийн тулд талигаачийн бэлэвсэн ихнэр Моаб эмэгтэй Рутийг бас авах ёстой гэвэ гэсэн. За чи газрын чав бас яг Израилийн ёс заншлын дагуу тэр бэлэвсэн эмэгтэйгийн төлөө хариуцлага хүрлээгээд тэрийг бас ихнэрээ болгож ав. Хамгийн ойрын хамаатан өв золигч нөгөө хүн хэлж. Тийм бол би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй нэ. Чадлаа гэд би өөрийнхөө өвийг сүрүүлэхэд хүрнэ. Харин чи түүнийг зольж аваа гэсэн. Чи миний золин авах эрхийг авч болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энд одоо золин авна, худалдан авна, одоо тэр бэлэвсэн эмэгтэйн төлөө хариуцлага үүрч ихнэрээ болгож авна, өөрийн гэр бүлийн нэг гишүүн болгоно гэдг нь юу болж байна вэ гэхээр яг хэрвээ энэ гэрлэлтээс үр хүүхэд төрөх юм бол одоо энэ золин авж байгаа хүний нэрээр овгоор биш. Ойлгож байна уу? Нөгөө Елемелех, нөгөө нас барсан үрхийн тэргүүн Елемелех. Түүний нас барсан хоёр хүүгүн Махлон, Хилион нарын үргэлжлэл гэж тооцогддог. Үргэлжлэл. Тэр удам угшлал, тэр удам судрын одоо бичиг болоод ингээд явах учраас энэ хүн яагаад татгалзаж яах вэ гэхээр уулын зүгээр газар байсан бол би мөнгө төгрөгийн өгөөд яг ном журмынхан дагуу би одоо үүргээ биелүүлээд худалдаад авчих байсан. Гэтэл дээр нь бэлэвсэн ихнэрийн одоо би бас авах юм бол би өөрийнхөө нэр усыг одоо би өөрийнхөө өвийг нэр удмыг би үр хүүхдүүдээ овг аймгаа одоо ингэж үргэлжлүүлэх энэ хариуцлаган дээрээ үлдъя. Чи өөрөө тэгвэл чамд би эрхээ шилжүүлж өгч байна гэсэн. Ойлгож байна уу те? Яг ойлгоход жоохон зарим юм хэцүү байж магадгүй. Яг тэгэхээр манай Монголд яг ийм соёл байхгүй учраас. Гэтэл яагарахгүй Библиэлд бичигдсэн энэ түүхүүд. Энд гэхдээ зүгээр нэг хоёр хүн одоо ихнэр хэн ах уу, би ах уу, чи ах уу гэдэг тухай биш. Эсвэл хэн мөнгөтэй одоо газрын эзэн, хэн одоо тариалангийн талбайтай тухай түүх биш. Түрүүн би энд ямар агуулгатай зүйл явж байна вэ гэхээр Бурхан түүхийг, нөхцөл байдлыг, хүмүүсийг, улс үндэстнийг ирээдүйн төлөө, хүн төрлөختний авралын төлөө, хүн төрлөختөнд аврагч төрхийн төлөө өөрийн сонгосон хүмүүсийг ирээдүйд өөрийн төлөвлөсөн удирдагчдыг хаадыг ирээдүйд бий болгохын төлөө хүмүүсийг ашиглаж байгаа ийм түүх юм. Амен. За ингээд товчхондоо мэдээж дөрвөн бүлэгтэй энэ бүлгийг би маш товчхоноор маш одоо хураангуулж та бүхэнтэй хуваалцаж байгаа нь Рут гэдэг эмэгтэй ямар учиртай, хаанаас эхлэлтэй. Тэгээ яагаад заавал ийм харь үндэстэн эмэгтэйг өнөөдөр Бурхан энэ Израилийн одоо удмын ургийн бичигт нэрийг нь үлдээхээр ингэж сонгосон юм бэ гэдэг тухай бид нар эцэст нь ойлгох ёстой юм. Дөрөвдүгээр бүлгийн 8 дугаар эшлэл. Тэгээд өвийг золигч нь Боазад чи өөртөө үүнийг золин авах тун гэж өгүүлээд шахаага тайлав. Тэгтэл Боаз ахмадууд тэгээд бүх ард олонд өнөөдөр би Наомигийн гараас Елемелех болон Хилион Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрчин та нар мөн. Бас өөд болсон хүний нэрийг өвдөн дуудуулан үлдээлэхийн тулд би Махлоны бэлэвсэн ихнэр Моаб эмэгтэй Рутийг өөрийн ихнэр болгон авлаа. Ингэснээр өөд болсон хүний нэр нь ах トゥ төрөл садангаасаа болон төрсөн газрынхаа үе талганаас тасарч мартагдах нь үгүй юм а гэж хэлсэн. Яг түрүүний хэлсэн. Нөгөө өөд болоод бүх юм дуустдаг юм биш. Өөд болсон хүний үргэлжлэл нь өнөөдөр энэ Боаз гэдэг хүний гаргасан шийдвэрээс болж тэр ураг, тэр овг аймгийн нэр, тэр удам угшлын, удам судрын ургийн бичиг үргэлжлэн явах ийм боломжийг Боаз гэдэг хүн өөрийнхөө одоо өвийг золин байж харин өөр хүний өвийг худалдан аван байж энэ үйл явдлыг одоо үргэлжлүүлж. Амен. Ойлгож байна уу те? Өнөөдөр үүний гэрчнэр нь та нар мөн гэсэн. Рут гэдэг харь үндэстэн эмэгтэй. Наоми гэдэг еврей ээж. Энэ хоёр хүн маш их хэцүү цаг хугацааг замыг
хамтдаа туулж өөрийнхөө нөхрийнхөө төрсөн нутагт, өрөөтийн хувьд нөхрийнхөө төрсөн нутаг, хадам ээжийнхээ, хадам аавынхаа төрсөн нутагт хүрэлцэн ирж, тэгээд энэ болж байгаа үйл явдлуудаар дамжуулж үнэхээр энэ гайхамшигтай шийдлүүдийг Бурхан хэдийгээр энэ бүлэг дээр хаанч Бурхан тэгж тушаав, Бурхан ингэж удирдав, Бурхан ингэж залруулав, эсвэл Бурхан ингэж өөрчлөв гэдэг Бурхантай холбоотой тийм үг өгүүлбэр энэ дээр бичигдээгүй шахуу байсан ч гэсэн Бурхан сүнслэг агуулгаараа Бурхан харагдахгүй ертөнцид хүмүүсийг тэр үеийн тухайн үеийн соёл иргэншлийг, ард түмнийг, улс үндэстнийг, хувь хүмүүсийг удирдах байсан шиг өнөөдөр бас биднийг тэгж удирддаг Бурхан юм аа. Амен. Өнөөдөр бас биднийг ингэж удирдах. Ингээд энэ хоёр гэрэлсэн, энэ хоёрын дундаас хүү төрсөн. Энэ хүүгийн нэр болохоор Абед. Абедээс гарсан хүн дараа нь үргэлжлүүлээд энэ одоо түүх нь Абедээс гарсан хүн Есей. Харин Есейгээс хэн төрлөө? Давид хаан төрсөн. Амен. Ингээд Давидаас хойш үргэлжилж явсаар Есүс Христийн аав Йосеф, Йосеф аав Яаков, Яаковын аав Матаны аав Элизар гэдэг. Ингээд үе удмууд нь Рутээс шалтгаалж, Рут гэдэг энэ гайхалтай зүрх сэтгэлтэй бүсгүйн зөв шийдвэрээс болж Бурхан хүнтэй хамтран ажиллаж тухайн хүний зан чанар, тухайн хүний зүрх сэтгэл, тухайн хүний зоримог, шийдмэг энэ алхмуудыг Бурхан удирдсан учраас Рут өнөөдөр яг юу болж, юуг өөрчилж яах вэ гэхээр тэр үлсгэлэнгийн асуудлыг шийдээд зогсохгүй. Үр хүүхдийн асуудлыг шийдсэн. Тэр Израилийн хааны асуудлыг шийдэж өгч байна. Үргэлжлүүлээд хүн төрлөختөнд Израильд аврагч төрөх энэ асуудал тэр ерөөлийн сувг болсон юм аа. Амен. Ийм эмэгтэй түүх байна. Тэгэхээр өнөөдөр яс үндэс гарал үүсэл, соёл иргэншил юу байдгийг өнгөрсөн одоо ирээдүгээс үл шалтгаалan Бурхан хэнийгч ашиглах боломжтой байдаг. Бид Бурханаар ашиглагдах, хэрэглэгдэх тэр хангалттай дэндүү одоо шалтгаан байгаа гэдгийг бид нар мэдж түүнд зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, зан чанар дээр, хандлага харилцаан дээр анхаарч, эргэж харж, шаардлагатай газар нь засвар хийж, өөрчилж, өөрийгөө өөрчлөх тэр одоо хичээл зүтгэлээ үргэлж бодож түүнийхээ араас залбирч амьдрах нь биднийг бас өрөөтийн нэгэн адил Бурханаар хэрэглэгдэх, Бурханаар ашиглагдах ийм боломжтой болгож байгааг өнөөдрийн түүх биднэрт хэлж байна. Амен. Тэгээ үргэлжлүүлээд 4-р бүлгийн 16-р ишлэл. Тэгээд Наоми хүүхдийг авч өвөр дээрээ хэвтүүлээд түүний өрлөг гэх нь болов. Хурш эмэгтэйчүүд нь Наомид хүү төрүүгээд түүнд Абед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Есийн эцэг юм аа гэсэн. Ингээд түүх Библийн үнэн, Библийн одоо хөдөлшгүй баримт болсон үйл явдал гайхалтай Рут гэдэг эмэгтэйгээс болж үргэлжлүүлээд Израиль үндэстэн, Израилийн ард түмэн чаашлаад хүн төрлөختөн хэрхэн аврагчаар өрөөгдөж байгаа. Израильчууд хэрхэн Давид хаантай болж байгаа. Давид хааны түүхийг бид нар мэднэ, тийм үү? Ийм гайхалтай түүх түүхийг багтаасан Библийн сор одоо яг Библийн маш олон гайхалтай номуудын бас нэг сорн болсон, бас нэг одоо шилдэг нь болсон ийм Рут гэдэг ном өнөөдөр бидэнд юу хэлж байна? Түрүүн би хэлсэн тийм. Амийн талхыг өгч чадах газар бол мэдээж амийн талхыг Бурхан өгдөг. Бурханы хайр инрэл, Бурханы үг, Бурханд хандаж залбирлсан залбирлын хариулт бидний сүнсийг талхаар хооллдог. Гэхдээ чуулган өөрөө энэ талхыг өгөх хэрэгсэл байх ёстой. Нөхцөл шалтгаан байх ёстой. Чуулган үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Чуулган зогсолтгүй байх ёстой. Чуулган өсөж үрждэг байх ёстой. Чуулган эзний үгийг тунхагладаг. Эзэн дээр ирсэн хүмүүст авралын залбирал гуйлт хийхэд нь тусалдаг. Усан баптизм хүртээдэг байх ёстой. Чуулганд хэн ч ирж болно. Хичнээн ч өрөөд сууж яж болно. Хичнээн ч орпо байх боломжтой. Хүмүүсийн өөрсдийн чөлөөт хүслээс маш их олон юм шалтгаална. Орпо хамт явж болох л байсан баг. Эсвэл өрөөд хамтдаа буцаж болох л байсан баг.
Энэ дээр ямар ч эд шидийн ховсон юм байхгүй. Гэхдээ Бурхан бүгдийг мэдчихэд. Бурхан бүгдийг урьдчилсан тооцоолсон байдаг. Бурхан бидний амьдралыг нэг шугам дээр харсан байдаг. Одоо ч гэсэн харж байгаа. Бидний ихлэл үргэлжлэл төгсгөл Бурханы өмнө нээлттэй, ил тод. Харин бид мэдэхгүй, бид маргаан шүү болохыг мэдэхгүй. Бид өнгөрсөндөө очиод засвар хийж чадахгүй. Бид одоо цагт амьдардаг. Бид нар хүмүүс, сул дорой хүмүүс, гим нүгэлтэй хүмүүс. Бид нар Бурхан болж тоглох нөгөө шүүгчдийн үед хүн болгон өөрийн нүдэнд зөв гэж харагдсан болгоноо хийж байваа гэдэг шиг амьдарч болохгүй. Библийн үнэн биднийг хөтлөх ёстой. Библи бидний ёс зүйг заадаг. Өнөөдөр бид нар ёс зүйтэй байна уу, ёс зүйгүй байна уу, үнэн байна уу, худлаа байна уу, жинхэнэ байна уу, хуурамч байна уу гэдгийг хаанаас мэддэм бэ гэхээр Библиэс л мэднэ. Ариун Библи биднийг замчилдаг юм аа. Өрөөтийн түүх өнөөдөр биднэрт хэлж. Та бидний хинж өрөөтчиг байх бүрэн боломжтой. Өрөөтчиг зүрх сэтгэлийг Бурхан өрөөдөг. Мянган үед нь өрөөнө гэсэн. Библиэлд Библийн гайхалтай эзний амлалт өрөөл тушаалуудыг бид нар эргээд харах юм бол Гитлэл номын 20 дугаар бүлэг 10 тушаал дотор юу гэж байдгөө гэхээр 6 дугаар бүлэг харин намайг хайрлаж миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр инэрлээ үзүүлнэ гэсэн. Амен. Намайг хайрладаг миний тушаалыг сахигч нар мянган үеэр энэ өрөөт биш гэж юу? Тэр Бурханыг хайрлсан. Таны Бурхан миний Бурхан. Тийм үү? Таны ард түмэн Израилийн ард түмэн миний ард түмэн. Өөрөөр хэлбэл тэр Израилийн Бурханыг, тэр Тэнгэрийн Бурханыг хайрлах, түүнийг дагах, түүнд мөргөх, түүнд шүтэх шийдвэрийг гаргасан тул Бурханы амлалт түүний амьдралд хэрэгжиж байна. Үе үеэр нь өрөөцсөн. Үр удмаар нь өрөөцсөн. Түүний удмаас аврагчийг төрөлцсөн. Амен. Авраамаас Давид хүртэл 14 үе. Давидаас Вавилоны цөллөгт явах хүртэл 14 үе. Вавилоны цөллөгөөс Есүс Христийг хүртэл 14 үе. Өөрөөр хэлбэл энэ үе дотор чинь, энэ удмын угийн бичиг дотор чинь нөгөө эмгтээчүүд тэр дундаа өнөөдрийн бидний хуваалцсан, өнөөдрийн бидний сонссон өрөөт гэдэг бүсгүй маш гайхалтайгаар түүхэнд Библиэд нэрээ мөнхлөн үлдээсэн байт юм аа. Нөгөө төгөр бүгдөө чуулгандаа ирдэг байцгаа. Чуулган амийн талхыг түгээх, тараах ийм үүрэгтэй. Бид нар чуулганаасаа өөр газрууд руу явах юм бол бид нар яг нөгөө Бэтлехэм буюу талхны өргөө гэрээсээ бид нар талх хайгаад хаанаас ч юм талхал олдох юм бол хамаагүй гэсэн байдлаар харь үндэстэн харь нутаг Израилийн дайсан бидний одоо шүтдэггүй газар байсан ч хамаагүй гэж явах ийм аюултай. Тийм учраас чуулгандаа байцгаая. Чуулгандаа ирцгээе. Чуулгандаа итгэцгээе. Амен. Хамтдаа нөхрөлцгөөе. Бурхны үгнээс суралцгаая. Хамтдаа тунхаглан залбирцгаая. Магтан алдаршуулцгаая яхан дүүсээ. Бүгд хамтдаа суудлаасаа босцгоё. Халелуя. Та ямар нэгэн зүйл ойлгов уу? Энэ түүхээс та ойлгосон зүйлээ амьдралдаа өөрийнхөө амьдралтаа харьцуулж эсвэл өөрийнхөө амьдралд үлгэр дөөрайлал загвар болгож ашиглахын тулд хэрэгжүүлэхийн тулд та бас залбираар. Өнөөдөр энэ Библиэлд гарсан хүмүүс ялангуяа тэр газрын эзэн бас сайхан сэтгэлтэй хүн. Тэр одоо харь үндэстэн гэж голсонгүй. Тэр энэ чи бидний хоолноос чи хумсаллаа гэж түүнийг хөөсөнгөө. Бас би одоо өөрийнхөө өвийг орхин байж чиний Наомигийн өвийг золин авмааргүй байна гэж нөгөө нэг хамаатан шиг бас тийм шийдвэр гаргасангүй. Энэ хоёр хоёулаа зөв байсан. Хоёулаа зөв шийдвэр гаргасан. Хоёулаа Израилийн бурханд итгэсэн. Хоёулаа ирээдүйдээ найдсан. Үүний үндсэн дээр маш гайхалтай ирээдүйг хүн төрлөختөнд бэлгэлж. Энэ зөвхөн үр тариа, үлсгэлэнгийн асуудал шийдэх шийдлийн тухай биш юм аа энэ ном. Энэ бол хааны тухай. Ирээдүйн хааны тухай. Ирээдүйн хаан эзэн хүн төрлөختний аврагч бид бүхний гим нүглийг уучлалын тухай. Уучлах шалтгаан болсон түүхийн тухай ном юм аа. Амен. Бүгд хамтаа гараа өргөж залбирцгаая. Эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үг сургаалаар дамжуулж, өнөөдрийн үнэн түүхээр дамжуулж та бидэнд дахин үгээ хэлсэн талархаж. Бид үнэхээр таны үгийн дагуу байхад минь та туслаач. Таны үгийг ойлгож, мэдэж бас хэрэгжүүлж амьдрахад минь туслаач. Бид нар үг болгоны дараа, бид нар нямгаргийн сургаал болгоны дараа, цуглаандаа ирсний дараа үргэлж шийдвэр гаргадаг Христэд итгэгчд байхад минь та туслаач гэж танаас агуулж. Өнөөдөр энэ зогсож байгаа хүн болгоныг өрөөж Есүсийн нэрээр
бид танаар ашиглагдах, хэрэглэгдэх сав байх ёроолыг тунхаглаж байна эзэн минь. Та биднийг ёроогоор, та биднийг хэрэглээр эзэн минь таны нэрийг дээдлэн амьдрахад, таны нэрийг гэрчлэн амьдрахад та бидэнд туслаарай эзэн минь. Ариун сүнс бурхан минь бидэнтэй үеийн үед үрд мөнхөд хамт байж өгөөрэй. Үргэлжлүүлэн энэ амьдралд амжилттай, үр дүнтэй, үр жимстэй амьдрахад эзэнт хэрэгтэй, бусдад хэрэгтэй нэгэн байж хэрэглэгдэхэд та туслаарай гэж танаас агуулж. Эзэн минь үгээ хэлсэнд баярлалаа. Үннийг ойлгуулсанд баярлалаа. Эзэн биднийг амийн талхаараа хооллсонд баярлалаа. Амьд үхтэй байлгаж байгаа танд баярлалаа эзэн минь. Танд бүх алдрыг өргөе. Монгол түмнийхээ өмнөөс, Монгол гэр бүлүүдийн өмнөөс, Монгол чуулган болсон гэр бүлүүдийн өмнөөс, Монгол итгэгчдийн өмнөөс их эзэн минь танд алдар магтаал талархлыг өргөж байна эзэн минь. Таныгаа бид хүндлэн алдаршуулахыг хүсэж байна. Бүгдээрээ түүнийг дуу хоолоогоор, аялгау дуу хоолоогоор магтан хүндэлцгээе. Халелуя. Мухарара та намайг үргэж хайрласан. Мөхшгүй агуу нэг үслээ надтай байлгасан. Баярын дуугаар чангаар ашуран дууны түүхэндээ тэргүү таны ямаа түүхэндээ тэргүү таны ямаа. Халелуя адэр магтаал талархлыг ади хани ямаа харасунгаа өргөж байна. Баярын дуугаар чангаар ашуран дууны бүгдээс тэргүү таны ямаа бүгдээс тэргүү таны ямаа бүгдээс тэргүү таны ямаа. Халелуя. Бүгд хамтдаа гараад ишин сунгаад эзний заасан залбирлаар тунхаглан залбираад, ёроон залбирлаад энэ өдрийнхөө цуглааныг өндөрлцгөөе. Та намайг дагаад залбирахад бэлэн үү? Бүгд хамтдаа залбирцгаая. Тэнгэр дэх бидний аава. Таны алдар ариунаар дуурсдаг бай. Таны хаанчлал ирдэг бай. Таны таалал тэнгэр чигээ газарт биелдэг бай. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлаханд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлэгээж хаанчлал, хүч чадал, алдарсуу мөнхөд таних. Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Эзэн чангаас чанга алдрын алдарсыг өргөё.